хүн амьдралын ирэнтэй бараантай, ололттой амжилттай харгуй замаар аялахдаа сайн нэр, сайхан дурсамжийг үлдээж гэмээн орчлонд хүмүүн заяаг олж төрснийхэн гавьяаг байгуулдаг учиртай. Эзэн хичээвэл заяа хичээдгийн үлгэрээр ээж аав илгэн садан гэр бүл хамт олондоо сайнаар үнэлэгдэж өргөн олондоо ач тустай үлсийг бүтээж амьдрна гэдэг сонсоход хялбарч амьдрал дээр тэмч амар зүйл биш ажээ. Гэвч хэцүүгээд шантралгүй, чадахгүйгээд хоош суулгүй, ариун их амжилтыг бүтээж чадсан энгийн атлаа баатарлаг амьдралын эзэн бол яа харахгүй Гамбургд багш үлээ. 5 жил жаргалан суманд ажиллаад Гамбургдгаа улмаар 1979 онд Цээл суманд багшаар очжээ. Цээл сумын 10 жилийн дунд сургуульд тэрээр зураг хөтөлмөрийн багшаар 1986 оноос тус сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллажээ. Багшийн эрдэм шавьд гэдэгчлэн багш хүний хөтөлмөрийн үнэлгээг шавнараа л тогтоож өгдөг. Энэ ч утгаараа Цээл суманд түүний удирдсан ангиуд үргэлж мандаалагч болж байлаа. Атрын аянаар Цээл сум залуучууд сангийн аж ахуйд ирж 15 жил багшийнхаа хөтөлмөрийг хийсэн. Энд маш олон түшигтэй сайн хүмүүсүүд байлаа. Монгол улсын хөтөлмөрийн баатар Бигзийн Батчулуун гэж хүн байсан. Монгол улсын хөтөлмөрийн баатар Туваан гэж байгаа. Энэ мундаг улсуудын зэрэгцээ манай сургуулийн захирал Намн Сүрэн, манай сургуулийн багш нар Дарь Сүрэн, Галаа энэ Ахмад багш нар намайг жинхэнэ багшийн дөр суулгаж өгсөн. Ер нь тэгээд залуучсан гэж байхдаа бол аймгийн 2 удаагийн авраг болсон амжилтаараа ер нь бахархдаг юм аа. Энэ багын заа харгын нэгдлэгээс энэ танхимын өрөөнд би анх сууж байлаа. Энд Атрын долгион радио станц гэдгийг ажиллуулж байсан юм аа. Энэ өрөөгөөр 1979 онд анх байгуулсан хөтөлмөрийн кабинетийн багаа. За хөтөлмөрийн кабинетийг байгуулад манай энэ Цээл сумын сурагчид энэ танхимд технологийн хичээл ордог байсан. За энэ хичээл ороод технологийн дугуйлын явдаг. Энэ дугуйлангуудаараа хамгийн дээд зэргийн амжилтыг бол 5-6 дугаарынгийн нөхдүүд гаргаад улсын техник спортын тэмцээнд Төв аймаг анх удаа 3 дугаар байранд орж Монголын хувьсгал залуучуудын эвлээс тойрон аяллаа ирэхээр шагнагдчихсан ийм танхим байгаамаа. Цээл суманд багшилж байх хугацаанд Гамбургдгаан байгуулсан гавьяа нэг удаагийн нэвтрүүлгээр дуртахад даанч боломжгүй. Багшлах болон сургуулийн удирдах ажил хийж байх хугацаанд хичээлийг бүлгийн сэдвээр дүгнэж байгаа туршлага, хичээлийн явцад сурагчдын бие даасан бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулах нь, албан бус аргаар хүүхдийг сургах боломж зэрэг илтгэлүүд нь аймагтаа нэгдүгээр байр эзэлж байлаа. 80-аад оны үед эдгээр илтгэлүүдэд тавигдж байсан асуудлууд одоо ч боловсролын салбарын чухал сэдэв хിവэр байна. Мөн 1988 онд тэрээр ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан хөдөлмөр мэргэжлийн сургалтанд ашиглах багаж хэрэгсэл туслах төхөөрөмжийн хуралдаанд 1-р байр. Өсвөрийн зохион бүтээгчдийн аймгийн авраг шалгаруулах тэмцээнд 3 удаа 1-ээс 3-р байр шалгарч, техник спортын тэмцээний аймгийн тэргүүний дасгалжуулагчаар шалгарч гэрчилгээ авч байжээ. Цээл сум залуучууд сангийн аж ахуйд би дээрсэн үндсэндээ багш болсон гэж хэлж болно. Амьдралын туршлагачдад тэндээс эхэлсэн. Манай хүүхдүүч бүгд одоо тэр Цээл суманд төрсөн. Ингээд одоо тэнд өнөр олуулаа боллоо. Манай бүл одоо 6 хүүхэдтэй болсон. Миний хань одоо барилгын ангийн дарга байлаа. Би тэр ингээ Атрын тэр үед амьдралынхаа гараа эхэлсэн улсаа. Ийхүү ажилласан сургууль бүхэндээ өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртээж амьдралаа боловсролын салбарт зориулсан Гамбургд багш өдгөө үр ачтайгаа өнөрөтхөн ажилтурч суун. Сургуульдаа захирлын албыг хашхын хажуугаар аж зээнаараа сурган хүмүүжүүлж охидтой амьдралын ухааныг өвлөвсээр байна. Өнөр өтхөн айлын эзэн, хүүхэд шуугсан их өргөөний эзэн Гамбургд багштаа 60 насных нь ойн баярын мэндийг хүргэхийн сацуу аз жаргал эрүүл их бүхнийг хүсье өрөөё.
ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арвин эрдмийн шимийг хүртсэн 10 жилиг ардан орхлон арвин эрдмийн шимийг хүртсэн ачт багш наран санаж явна. Салахархан гизэгэн дээр чин тоозон цэцэг ахаад ургахгүй санаа сэтгэл догдолн цангинах хонхон дуугаан дандаа сонсохгүй ангийн хахалгыг зөөлхөн хаагаад алдрайхан насаа үлдээлээ баяртай сургуулийн хаалгыг зөөлхөн хаагаад сурагч насаа үлдээлээ баяртай гинхэн насныхаа өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энэхэн насанда та бид мартахгүй эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөмөстэй эрдмийг сураад буцлаа гэхээс аюулхай цээжиндээ дүүрэн баяртай эрийгээ дангидаан суухгүй гэхээс алаг нүдэндээ суудан нөлөөмөстэй Сониглоны наган улаан тузан дээр бисэн золсон жахан охин сургуулийн босог галгасан зур дэмшиг өнгөрсөн 10 жилийн дараа зурус чамдаа илгээж харабиг чинь илчилсэн 10 жил үрэгсэн хариухан дурсан жамун хөлж амьдрал хизээж салахгүй хамт найзууд болгосон 10 жил үрэгсэн хариухан дурсан жамун хөлж амьдрал хизээж салахгүй хамт найзууд болгосон дурлаж хөлсөн сурагч нас минь дурсгалын цомог болон үлдэж
дуу нийлсэн найзууд минь чимээгүйхэн дотроо мэгшлээ. Дасаж энэгсэн ордон минь баярын дууцаар гялтганаж, далай уужин багш нар минь багтлын өнгөөр бишиглээ. Эрдмийн өргөнөөс ниссэн алдрайхан шувуугай бид инхрийнхэн зүрхэндээ жаахан охид хөвгүүд хിവэр эргэж уулзах бүртэн багийн зангаран хөгжилдөж энэ яванасаа гэртих гэрэлт дурсамжаар хөглөе. Сүүлчийн цас анхны бороо зүрх сэтгэлд нурсамжуулдээ зургийн цом анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэлбэсэн сэтгэлийн гүн тодхон үлджээ анхны хайр минь зүрхийг тогшоо үрдийн дурсамж үнэнч хайр минь чамайг дуулъя